Тэгээд бидний бодлого зорилтод ийм байж болохоор тийм аюултай сайжрах зогсоод мэддэг. Дараа нь ямар ч гэдэг үгээр ишгүүдээ бид дахин санаа эргээр хийх сайн. Хоёрдугаар өөрөө ажил өндөр эсэлтэй ажил үүсгдэг бол даатгал таван. Даатгал. Таны ажил үүргийг та бол таны ажилтан өндөр эсэлтэй ажил үүсгэж байгаа бол яадаг вэ? Даатгал. Юу ямар даатгал? Арилжааны даатгал шүү. Арилжааны гэдэг чинь одоо юу вэ? Нийгмийн даатгалаас өөрөө гэсэн үг хэлж шүү дээ. Яаж даатгал гэхээр үндсэн сарын цалин 36 сараар нөхөжлөө нэг байна. Ямар нэг бас таваар болоод яах вэ? Шууд тэр арилжааны даатгалаасаа гэмт тусдынхаа одоо хэмжлэгийн саналыг авч байна. Ийм шүү. Тэгэхээр хоёр дахь том нь бол зүйл бол даатгал. Нэгдүгээр нь бол аюултай эсэлтэй ажил шууд зогсоох хэрэгтэй гэж шүү. Хоёр дахь нь бол за гурав дахь ямар хэлэх вэ та? Анаа сонсож байна. Одоо сонсож байна. Та өөр юм хэлдэг. Та одоо өөр ажилтдаг шүү дээ. Ийм хоёр хэлдэг юм. Гурав нь бол энэ хөдөлмөрийн аюулгүй байдлыг авах та холбоотой асуудлыг хилцэхэд оролцох хэрэгтэй. Хилцэхэд оролцох. Өчигдөр орон тооноос зөвлөгчний байх юм бол тэрнийг зөвлөлт нь орж ажиллаж болох юм байна. Зөвлөлийн гишүүдэд дамжуулж өөрийнхөө байгууллагад яадаг болно. Өөрийнхөө санаа бодлого асуудал шийдвэрлэхээр оруулах хэрэгтэй гэсэн. Тийм үү? Тэгэхээр хамгийн том үүрэг өөрийгөө болон бусдыг эрсдэлд орчуулахгүй байх. Ийм үг болж байна. Өөрийгөө болон бусдыг эрсдэлд орчуулахгүй байх. Маш тодорхой товч өгöd тодорхой. Одоо нэг цахилгааны хувцас чинь өөрөө хөрөхгүй тийм дадлага өгдөг чинь тэр аудиттэй гэж болохгүй нь шүү дээ. Чи өөр бусдыг эрсдэлд орчуулж байгаа юм шүү. Өөрийгөө болон бусдыг эрсдэлд орчуул. За хоёр дахь үг нь юу вэ гэхээр байгууллагын зүгээс гаргасан дүрм журм зааврыг чандлан мөрдөх үүрэгтэй. Дүрм журм хэрэгжлэнд бол чандлан мөрдөх үүрэгтэй гэж байна шүү. Гурав дахь нь топ 3-ыг ярьчих. Топ 3 нь болохоор сургалтанд суусан байх үүрэгтэй. Вэяг юу гэхээр одоо сургалтанд суусан байх үүрэгтэй. За ийм одоо энэ үүрэгтэй би товч хамгийн гол бодсон юм хэлж байна тийм ээ. За тэгэхээр ажил олгогч ямар үүрэгтэй вэ? Хабын бүтэц зохион байгуулалтыг яг хөдөлгөх хэрэгтэй. Өөрийнхөө зохион байгуулалтыг өөрөө хөдөлгөх. Дүрм журм гарах үүрэг хэрэгтэй тийм гэдэг ч юм уу. Одоо наадах эсрэг тал нь бол авчих шүү. Ажил олгогч ажилтай ажиллагч хоёрын эргүүл хоорондоо яа зөрж таа. Үүрэг нь юу вэ? Ажилтныг албан хаагчдаг тийм үү? Эрүүл аюулгүй орчинд ажиллах үүрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй нөхцөлөөр харах үүрэгтэй гэсэн үг. Ингээд зөрж таарч байна. Тэгэхээр энийг бол би давтан хэлээд шаардахгүй хаа гэж бодож. За муу өчигдрийн хичээлээр юу яриглаа? Аюул сэтгэлээр ярьсан тийм. Аюул хэдэн төрөлтэй вэ? 5. Гүрий гэмтэл шинж байд 6. Өвчтөд өгөх. Яг энэ 6. Гэмтлийн төлөөд авч хүнийг өвчтөд өгнө тийм. Нөгөөх нь гэмтэл. Нэр төрлөөр нь гэх юм бол болно тийм. Физик, хими, биологи гэдэг явах. Мөн үү? Нэг. Тэгвэл эрсдэл гэж юу вэ? Нэрөг зүг эрсдэл нь эрсдэл үйлөг. Нэрөг чи юу вэ? Аюул. За тэгвэл үйлөгийг өнгөрсөн цаг дээр наваад үзчих. Осол. Тэгээд эрсдлийг тодорхойлохдоо юу авч үзчихсэн бэлээ? Эрсдлийг дотор магадан болно, эрсдлийг үзчихсэн. Матрикс дотор юу хоёроос бүрдэж байна? Магадан болно, эрсдлийг хийгээд юуны урдааврын хохирол уу урдаавар. Тэр хоёрыг автцлаад эрсдлийг тодорхойлсон. Сайхан. Ямар ч мартаагүй шүү. Нэг өдрийн дараа 50% өссөн гэсэн. Гайгүй шүү. Тийм ээ. За тэгээд хяналтын хятад гэж хэлбэл эрсдлийг тодорхойлсныхаа дараа хэдэн аргачлалаар хэлбэл
Эстэй хям болчихлоо лээ. Тав. Сайн байна. За нэрлэе. Харилбол ордон бол инженер захиргааны хамгаалалт. Ингээд. За сайн байна. Тэм учраас дараагийн хичээл болно. Өнөөдрийн хичээл болохоор аюултай тохиолдлын шалтгааныг бас гаргачихсан гэж байна. Аюултай тохиолдол гэж юу юм? Гарч нэ. Осоод гэдэг асуулт гарч нэ. Ер нь осод буюу энэ аюултай тохиолдол ч бас нэг осны шалтгаан шүү дээ. Болохгүй юу? Тэрийг одоо яаж судалж байна гэж байна. Амаа. За нэг бичлэг үзье. За осол шалтгаангүй тохиолддог гэж байна тийм. Энийг үсэг. Осол бүр шалтгаантай байдаг гэсэн. Шалтгаан юу гэхээр жижиг том ослох юм дандаа яадаг гэхэл жижиг зүйлүүд гарсан байна. Харамсалтай тэрийг бид хүн бэлтээгүй юм шин тийм. Ягаад ч юм шиг очихгүй гайвшдаг гэж бичдэг. Жижиг алдаанууд. Хэрв жижиг алдаануудыг бид мэдээ түүнийгээ засч чаддаг бол өнөөдрийн том хэмжээний асуудал үүсэж байна. Товчхондоо томоохон ослын өмнө дандаа жижиг алертууд ирсэн байдаг гэсэн. Киногоор үзэх юм бол киног алхахын өмнө трейлерүүд өгдөг шүү дээ. Энэ киног ийм шүү дээ, үзээрэй гэдэг сэтгүүлүүд шүү дээ. Тэрэн шиг томоохон ослын өмнө дандаа сэтгүүлүүд явж байгаа гэсэн. Ер нь дараа гарах гэдэг шүү. Гарах гэдэг шүү дээ гэдэг сануулдаг. Осол шууд гинт гарахгүй. Монголчууд хэлдэг ямар нэгэн осол гэлж ирэхгүй хийс ирэхгүй байна. Осол тэгж ярих юм бол хэлж байгаа гэдэг гэсэн. Дандаа жижиг юмнууд урдгал болгож байж байгаа. Аюулууд нь байж байгаа, эрсдлүүд нь байна. Тэгэхээр тэрэн дээрээ давтцсан өсөж олон бид нар яг тэгэхээр жижиг хэмжээний учраас тоод өгсөн гэдэг. Оо, тэгээ яасан гоо хорог үздэг. Тэгээ яасан юу сүртэй. Өнөөдрийн сүрхрүү бол сүртэй. Монголчуудыг үзнэ. Өчтөр хоёр сүрхрүү гэж юу яаж төрөв? Угаасаа. Тэгээ ойлгох Хамаагүй. Өнөөдрийн болов бол юу сүртэй. Гата машин таглаж авчихдаг. Таглаж авсан дараа хүний уцраа ярьдаг. Тэгээ гараад авсан чинь баг 30 минут үлдсэн мэтлээ. Та ямар удаан юм гэсэн чинь юу сүртэй. Ингэж ярьдаг шүү дээ. Юу сүртэй. Тэгээ энд нэг гараа нэг жоох эвгүй болчихлоо. Яа энийг юу яах вэ? Юу сүртэй. Юу шүү. Яг аваач. Сүртэй гэдэг юм нэс. Сүртэй. За тэгэхээр холбогдох бичгээр өндөр хичээлтэй байна. Үндсэн хууль, хөдөлмөрийн хууль, татварын хууль энэ зүйлүүд байна. Тэдний хичээлийн бод зүйл ийш явж байгаа. Асуудал бол энэ дээр явагдана өндөр хичээлийн бод. Үйлдвэрлэлээс тусгал асуудал бүртгэдэг юм шиг байна. Засгийн газрын 2015 оны 69 дэх тогтоол. Байгууллагад ямар нэгэн аюултай осол тийм аюултай тохиолдол хэрхэн яаж бодлон бүртгэдэг гэдэг хичээлийн бод зүйл шүү. Өчигдөр бол дандаа эсрэг үйлдэл явсан. Өнөөдөр хариу орно. Сайн санаж байгаа эсрэг үйлдэл гэдэг чинь
Урдсан сэргийлэх шинжилгээ. Өнөөдөр бол хариу арга хэмжээний шинжилгээ явуулж байна. Нийлбэрийн юу гэдэг лээ? Том зэрэг дотлох яваад шүү дээ. За тэгэхээр нэг томьёо юу? Ер нь аюултай тохиолдол гэж юу юм? Өнөөдөр бид аюултай тохиолдол судлах гэж байна. Ажлаас эсвэл уг ажлыг гүйцэтгэж байхад явцад гэмтэл ба гэдэг чинь гэмтэл тохиолдно. Хоёр дахь нь эрүүл мэндийн тохиолдол хүрч болох эсвэл төгсөн тохиолдлыг аюултай тохиолдол гэж байна. Ойлгомжтой. Хоёр төрөл байлгаа гэснээр дахиад салахгүй яваад байна шүү дээ. Гэмтэл бүрддэг өвчлөлт бүрдэх хоёр ч хоёулаа яваад. Тэр хоёр ч хоёулаа юу болно? Аюултай. Жишээ нь би танаас сануулж бол жишээ. Өчигдөр сандлын бол уурхай жишээ авсан шүү дээ. Сандлын бол уурхай нь би сандлын бол уурхай байр гэдгийг мэдээд нэг хэсэг цаанд байгаа штэ хийж байгаа. Урдсан сэргийлэх. Гэтэл би мэдхгүйгээр суучлаа, би унчлаа. Асуулт боллоо тийм. А тэгс чи миний бид ямар ч гэмтэл авч. Эрдэнэ генер харсан ч тэр томографаар харсан ч тэр надад биш ямар ч гэмтэл. Энийг юу гэх юм бэ? Төгсөн гэдэг үе юу болчихсон. Харин миний бид гэмтэл авчих юм бол харин яах вэ? Гэмтэл үүссэн бас болоо гэж. А саяны дээр осол төгсөн гэдэг чинь би хэлэх гэхээр гэмтэлд хүрэх байсан боломжуудыг ярьж байна. Гэмтэл осол бос гэхдээ танд гэмтэл болчихоо. Энийг бол осол төгсөн. Маа тэгвэл яг энэ нэг агаар нэг юм. Тэндээс нэг юм пак гэж бод чи миний өмнөр нэг гараад байна. Ёг нөр том юм төмөр. Эсвэл дээрээс нэг төмөр унлаа яг миний хажууд байна. Энийг мөн асуулсан. Хохирох төгсөө гэсэн басан. Яг үгийн утгыг авах юм бол тийм үү? Унсан шүү дээ нэр. Би надад гэмтэл байхгүй. А нөгөө талаараа би намайг гэмтэж болох байсан хүчин зүйлүүдийг юу гэж ярьж байгаа. Тэгэхээр өсөлт үүсдэг. Тэгэхээр олон улс чинь Монгол улсад бол юу гэхээр ослоо юу гэсэн ингэж дотор салгаж зүтггүй. Осол бол осол гэж авчихдаг. Харин Австрали, Канадад болоод ирэхээр энэгүй яадаг вэ? Ангилчдаг байхгүй. Сайн осол төгсөн тохиолдож байгаа. Сайн их. Үний бэлтгэл аваа. Энийг заав судлах хэрэгтэй. Яагаад тэр унав? Тэ? Яагаад тэр сандал байсан гэдэг дээр судлах хэрэгтэй. А хоёр дахь зүйл нь болохоор гэмтэл авчиж байгаа гэдэг гэж. Осолдсон гэмтэл авсан. Сандал дээр суусан би унсан унахтаа яасан. Гараа жоохон ингэж шалгуулсан. Жоон цусгойцсан. Тэгэхээр тэр би энэ нэг Индиан төсөлмж хайцгаа шүү дээ. Тэрийг ашиглаад өөрийнхөө цэвэрлэгээ цэвэрлээд ингээд ячиж байна. Шахны лэнд наачиж байгаа процессыг бол эмнэлгийн аль шатны төсөлмж авсан гэдэг байна. Эмнэлгийн аль шатны төсөлмж. Харин би унлаа 2 3 гэсэн шүү. Унлаа миний гарч эвгүй болчихлоо тийм. Ер нь зөөлөд өгдөг. Би хаашаа явах вэ? Бодгоор явж юм уу? Энийг эмнэлгийн төсөлмж авсан. Ялгааны юу? Эмнэлгийн аль шатных эмнэлгийн төсөлмж авсан. Ялгаатай. За эмнэлгийн төсөлмж авсан гэдгээр дотор нь хоёр төвшин бас уаагаад зочдыг хаалсан. Хөдөлмөрийн чадвар алдсан. Өөрөөр зүгээр эмнэлгийн төсөлмж авсан. Ажлаа өгч. За тэгээд хөдөлмөрийн чадвар алдсан гэдэг юм явуулчих чад. Тэрийг юу гэж үгээр юу гэхээр ажлын цаг алдсан бас гэж. Одоо салгаж авч шүү. Ажлын цаг алдсан. Тэр ажлын цаг алдсан ослон төр байж болно, бүр байж. Бүрэн сардсан. Тэрийг юм бол Монголд бол хэрэгэлдэг байгаа шүү дээ. Хөдөлмөрийн чадвар алдсан. Ажлын цаг алдсан ослон гэж хэлдэг шүү. Тэгэхээр ажлын цаг алдсан ослон гэдэг чинь үндсэндээ бол төр алдах, бүрэн алдах, нас барж болж байна. Нас барцсан яаж тэр за ингэ болж шүү. Тэгэхээр тэр аюултай тохиолдлыг та нарын нэр томьёоноос бараг олж байна. Эсвэл за гэмтэл эрүүл мэндийн хохиролд хүргэсэн аюултай тохиолдлыг ослоо гэж тийм ээ. Яа. Тэр миний яриад стандартаар байж шүү дээ. 47 нас стандартаар тайлбарч байгаа. А хуулийн тайлбар нь саяны бол стандартаар тайлбарч шүү. Юуны стандарт? Олон улсын стандартын хэлгээс тайлбарч. Одоо хуулийн нэг юм Монгол улсын. Тэгэхээр ялгаатай зарчмын бие сайн ярьж байна шүү дээ. Монгол улс юу гэж нөхөж шүү дээ. Осол гэдэг чинь. Хөлбөрийн хэлчих иргэн хөлбөрийн үйлдвэрлэлд биелүүлэх ёстой. Үйлдвэрлэлийн бол түүнтэй адилхан хүчин зүйлийн үйлчлэл өртөө одоо өртгийг үйлдвэрлэх ёстой гэж байна. Энэ түүнтэй адилхан хүчин зүйлийн нөлөөлөл гэж байна. Үйлдвэрлэлээс өр хүчин зүйл гэж нөгөө л агаалжуулалт, магаалжуулалт гэдэг юм уу, тоос шороож байдаг юм уу те. Түүнийг өвчлөлт хүргэх хүчин зүйлүүд байж бол бактери ч юм. А гэтэл эн чинь бас нөгөө талаараа тэрийг ярьж
Нөгөө талаар юу ярьж байна? Өндөр байх, хязгаарлагдах орчин байх тийм үү? Живлэг бүргэх, багш хэрэгсэл байх зүйлийг ярьж байгаа. За хордлого гэдэг нь юу яах вэ? Цацраг болон биологийн процесс химийн юм. Ер нь бол химийн болон биологийн процесс богино хугацаанд холдохыг л. Тэгэхээр энэ дотор бид нэр хоёр зүйлийг ялгаад ирж байгааг анзаарч байгаа тийм. Хүн биш үү тийм? Гурван зүйлүүд юм байна гэж. Хүн хордд юм байна. Мэргэжлийн шалтгаалт өвчлөлттэй болдог юм байна. Гэмтэл. Гурван үгтэй байна. Сайн арах юм бол хоёр жоо ойролцоо. Юу нь ойролцоо гэхээр нөгөө гэмтэл төрх нь өөрөө цааш явчих жоос тийм гэмтэл төрөх. Гэтэл нөгөө мэргэжлийн шалтгаалт өвчлөлт урт судал хоёр чинь агаар бол ойролцоо. Гэхдээ төрөл нь өөр. Тийм байна. Одоо жишээ би химиг бодис тогтсон байж болно шүү дээ. Гэхдээ би уусаа эрүүлж болох уу? Мэргэжлийн шалтгаалт өвчлөлт гэдэг чинь бол эрүүлэх боломж байхгүй. Сонсогд нь уулзсан. Хараа нь уулзсан. Мөн энийг ирээд олон жилийн хугацаанд дамжиж явуулсан. Хурц хурд болохоор яаж вэ? Богино хугацаанд явуулдаг бол. Тэгэхээр танаас бол саяны хүрэн аль нь нэг тохиолдох юм шиг танаас бодогдож байна. Мэргэжлийн шалтгаалт. Мэргэжлийн шалтгаалт өвчлөлт тохиолдох магадлалтай. Ер нь авч үзвэл гэмт гэсэн бас байгаа. Энэ аль аль юм байна гэсэн. Ер нь уруулаад байгаа л та. Тэгэхээр зөвхөн процентчлж үзлээ шүү дээ тийм үү? За тэгээд энийг яриад шүү дээ. Саяас нааш та. Эсгэн. Тэгэхээр хаа гэдэг зүйлийг бид бас зүгээр ойлгох хэрэгтэй яг хэсгийн зэглэнд сануулах гэдэг байна. Ер нь шүү дээ тийм байгаль орчинд очсон тохиол өмч хөрөнгөд очсон тохиолдол бид түүш хамаагүй байхгүй юу? Ер нь түүч хамаагүй. Бид юу хамаатай? Ажилтнууд үүсэх юм бэл. Тэр ихэнх байгууллагууд яа заваар түүхээр байгаль орчинд аваач нааж хаяад өмч хөрөнгөний хөрөлийг авч нааж хаяад. Энэ нь хүнд хамаагүй. Гэхдээ энэ өмч хөрөнгөний хөрчөөр хүний амнаас эрүүл хөдөлгөөлөх тийм нөлөөлөл үзүүлсэн гал гарсан гэж байна. Энэ бол нөлөөлөл бидэрт хамаатай. Хүнд нөлөөтэй зүйлийг авч үзтээ шүү гэж хэлэх гэдэг. Хаа бид дотроо зүгээр гадаа нэг амбар одоо юу гэдэг нь нэг амбар шатцаасаа гэхдээ хажуудалд нэг хүн хүрдэг бол тэр манад нэг хамаагүй гэсэн үг тийм. Зарчмын хувьд бол харин тэнд чинь хүн байрны ажилтдаг эсвэл иргэн тойронд хүн явдаг байх юм бол бид хамаатай. Баггүй. Тэр ялгааг нэг нь ойлгосон. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэнд байгаа одоо нэг багч одоо бидний чагнуур байна шүү дээ тийм. Бидний ашигладаг чагнуур ч юм уу багч ч юм уу тэнд эвдрэхэд бид нар ямар хаа дөрөс авах. Очонд. Ингэж ялгаж залгаж ойлгохгүй манайхан ерөөсөө юм болгоныг л хаад дурж үзэх гэдэг. Би байхгүй. Байгуулж байсан. Аж ахуй ажил. Тийм. Би хаа аж ахуй ажил руу байх шаардлага. Тэр чинь тусдаа асуудал. Чанарын асуудалтай холбоотой. Тэр бол хаа богтомог харин хүнтэй хамаатай асуудал. Хүн яах вэ? Энэ асуудал. Тэгэхээр яг чанар одоо энэ хаа хоёрыг ялгах хэрэгтэй биш. Тэр нь хүнд нөлөөлөх юм уу? Нөлөөлөх юм бол манай хаа яасан юм уу? Нөлөөлөхгүй бол тэр хамаагүй. Чанаас. Энэ хүчтний аюулгүй байдал энэ хаапын бат хамгаалалтай. Хүчтний аюулгүй байдал яг гоо иргэн болон ажилтныг утгаараа бол тэрийг яах вэ гэж төлөв байх хэрэгтэй. Хүчтний аюулгүй байдал. Жишээ нь одоо ухааны гэж нэг өвчлөлт саяхан гарсан гэсэн шүү дээ. Ковид үед өвчлөлт бий гэдэг юм. Яг үгүй. Одоо олон жилд яваад яах вэ? Хэрэг. Тэр яасан гэсэн чинь ковид үед шинжилгээ өгчөөд нэг настаа мэлтэй. Бууж явахдаа ингээд хүл алдтаа нэг хажуудаа байсан юм ингээд толцсон байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг тэрний юм гялгараа юм хултаацаа хийчихсэн. Хааш байж дараа. Тэр нь цааш нэг төлхөгдөө тэгээд тийшээ нуус нуруу нэг өндөр гимтэл авсан байхгүй. Тэгээд тэр гимтэл даах болсон биз. Тэгээд энэ дэр хин яах вэ гэхээр хаапна гэдэг жишээ ялгсан байхгүй. Тэгээд мэдээж нөгөө иргэний хариуцлагч компаниас татдаг шүү дээ. Энэ яагаад гэж юм тэгэхээр нөгөө хаалтыг нөгөө юу болсон бэ? Суул тавьсан нэг
хоёрдугаар хурдасаар хаалт ингэж байгаа. Гуравдугаар тэмдэг тэмдэглэх баг. Ийм асуудал. Тэгэхээр тэр хүндний хувьд юу байсан гэхээр эмгэгүүд юу байсан бэ? Өөрчлөж байгаа юм. Тэгэхээр энэ манай иргэн тойрных одоо энэ хашаанаас гадагшаа болон дотгошоо гэж бүдэр оолсон. Гадагшаа 60 м зай авах гэдэг шүү дээ. Тэгэхээр тэдний аюулгүй байдал бол ялчгүй ус. Иргэн гэдэг утгаар олж гээд байгаа байхгүй. Гэхдээ энийг бид яаж зохицуулах вэ гэдэг нь бас өөр. Тэгээ энэний дамжуулаад одоо өвчтний бүх аюулгүй байдал одоо жишээ нь зүйлүүдийг авч чанарын асуудал бас капитал хаамрыг яриад шилдэг байна. Багш нэг юм кейс байгаа да. Надад тохиолдсон. Жилийн өмнө 5 дахь өдөр хаалганд ороод аппарат суулгаад дэвчэнгүүд нь бүтэн сая өдрөөр одоо нэг орны мануул байгаа шүү дээ. Тэрэндээ тэглэгдэж надад гараа хим хуулаад тэгээд гимтэл рүү ирээд бас ингэж үзүүлээ даруулаад тэгээд гарч исэн тохиолдол. Тэгэхээр бол одоо бид нар болохоор нэг тухайд нэг ороо ингэж хураагаараа тэгэрээ гэдэг юм зааварчилгаа өгөөгүй байгаа. Тэгэхээр бид нарын буруу болно болж байгаа. Орны тэгээд тэр ороо толгойг өндөрлөхийн тулд нөгөө нөрөө мануулаа янзлаад эргүүлээд тэгээд хураагаагүй тэрэндээ өөрөө тэглээд онцож байгаа шүү дээ. Тэгэхээр бид нарын бас буруу. Тийм учраас юу ч хэлэхэд саяны тэр осын кейс тэмдэг байхгүй болоод шүү дээ. Тий. Тэгэхээр та нар орон дээр тэмдэгээр тавьж зааварчилгаа тавьчихвал билдэг шүү дээ. Энэ ноёг манилын тул те дараа зүйлсийг анхаараа гэж бичсэн байх хэрэгтэй. Орон дээр нь ингээд жагтлаач юм уу ингээд хүн харагдах. А энэ төгөл таныг болж тэр үний ч биш. Бид яасан систем үлдээд ямар арга хэмжээ авах гэдэг нь өгсөн байдал та тэрний дагуу юу учраас та нар мэдчихэж шүү дээ. Хийгээгүй байх юм байна. Сайн тэр хүн унаад байгаа чинь болохоор нэгдүгээр хий одоо бүрэн одоо хатуу хамгаалалт явуулж хоёрдугаар тэрийг нааж болохгүй тийм бүндий шүү цөмрийн шүү гэсэн юм ч байхгүй байна шүү дээ. Ийм учраас бид унчаад байна шүү дээ. Асуудал бол. Тэгэхээр энэ дээр бол бид нарийн амтсан. Тийм учраас нөгөө би танд хэлээд байна. Нөгөө систем бүтггүй шүү. Дараа нь ингэж байгаа. Тийм учраас тэр орны хэмжээд одоо яах хэрэгтэй тийм. Одоо зургаа ингэж хурааны ингэж Тэгээ одоо яг заав орны ор ашиг заавч гэдэг юм. Тийм байх гэдэг шүү дээ. Тэргийн нөгөө сахиурт нь нэгдүгээр байдаг бол шинэ апproach танилцаад. Энэ заавчлалтай шүү дээ. Энэ норморт ордтой адилхан харьцаараа ийм байгаа шүү дээ. Өвчтөө хүн ямар хүний бид нар сахиур гэж тань. Сахиурын үүрэг юм. Гэх мэтлийн юмнууд дээр хабрын асуудыг холбохгүй болчих. Сахиур гэдэг нь бараал байж болохгүй шүү дээ. Чи нөгөө манипулятив байдаг одоо яах вэ? Тэр бас нэг аюулгүй байдлаар хариуцлага хүлээж байгаа шүү. Юм орчих гэдэг их зовлонтой байхгүй юм харж байна. За ингээд цааш энэ Австралийн индексийг харж байна гэдэг. Асуултын тоо 57 гэж бас гайгүй 22 он. 23 онд ч 87 шүү. 24 онд 87. 7 хоног шүү дээ. Ажлын 7 хоног чинь 7 хоног тооцох юм бол 52 хоног байна. Жил 52 хоног байна. Тэгэхээр 82 7 хоног 87 хоног үзэх юм бол 7 хоногт 2 хүн насаж ирсэн шүү. Тийм бас. 52 7 хоног тувааж үзвэл 7 хоног бол 2 хүн насаж ирсэн. Дайнтаа ус шүү. Гэхдээ эн чинь зүгээр нас орсон юм шиг шүү. Хөдөлмөрөө эрхэлж байгаа юм шүү. Ийм үст. Үзүүлэлттэй байна. За сайн тоос буусангүй 73 нас орсон. 2025 736 ингээд юус бууж өгөхгүй. Дэлхийд хэдэх вэ? Донцсон. Секунд 6. Тэгээд нас орсон хүний тоо шүү. Ер нь жилдээ яг үлдэл болсон нас орсон хүмүүсийн тоо 2-оос 3 сая хэлцдэг. Амар байна. 2-оос 3 сая төгрөг хүмүүс ажиллаж бодог хүч байна. За Монгол улсад энэ саяны индексийг ингээд танд үзэхэд 100 мянган ажлын хүчин дотор хэд байна, хэд хүч байна гэж үздэг. Манай 2023 он ажиллах хүчний 100 мянган хүн дотор уул 4 байсан. Одоо 2025 он судалгааг харах юм бол бид нар 9.7 болсон байна шүү. Амар. 100 мянга.
Тэ 100,000 ногдох нь 100,000 хүн тутмын 7.9 нас өрж 9.7 нас өрж байсан. Ер нь 10 хүмүүс л дээ. Оо харамт хэлсэн. Одоо улсад яг үгүй 6-ыг их гэдэг байхгүй. Манай болохоор ихийн их гэсэн. Тэгээ энэ дээр нэг гөрөлтөөр хэмжиж авч байгаа юм аахгүй. Сайхан. Би ч шүүмжлэх хурж байгаа. Чиг сайн яриад Астын тооч буухгүй. Би яриад ярьж л одоо нэг хүмүүс ойлгуулж ш. Олон миний нэг сонссон хүмүүс юм аа хэлдэг. Би ч хангалттай ярьж байна. За тэгэхээр нэг өчтөрийн нэг зүйл санаж байна. Аюулгүй ажиллаж нэг үе яриад ирсэн. Болгүй маа. Ойлгосон хүмүүс нь тийм хатараа баг болж байгаа нэг хэрэгжүүлэхгүй бол энэ тоог. Гол танаа ганц хаа ажиллаад ганцаараа ажиллаад яа. Та бүхний чиглэл менежментийн дарж энэ чиглэлд дарж байгаа бол ямар ч юм байхгүй шүү. Ямар ч үүрэг шүү. Тийм биз? Тийм учраас бид нөгөө жишээлбэл онцгой болсон шүү. 100,000-д 9.7 амир. Эрүүл мэндийн шалтгаан 100,000 29. Амир. Хамгийн тоо сонсч байгаа. Энэ тоо гэхээр манай төрийнхэн хүсэл ингэ болсон. Би нөгөө мэдээлж байгаа юмудаа холбоотой өссөн байж болох. Аа. Бас мэдээлж байгаа Ас өссөн байж болох. холбоотой өссөн Байж болох. Гэхдээ бүр яс ярих юм бол хэрэг 22,000 ост Монгол улс дарагдаж байна шүү. Энэ Эдвард Деминингийн одоо сайн миний одоо Бёрдийн онлоор нэг аваад үзэх юм бол 22,000 ост мэдээлэгдэхгүй. Айд нэг шатнд дарагдаж байна. Хүн гараа эсгцэн мөртөө те мэдээлэлгүйгээр шатны лэд нагаад авчиж байгаа. Гэсэн үг те. Зүр ингийн. Тэгээ манай статистик маш их зүйл. Маш их зүйл. Харин нэг олон улсын дундаж тэгээд аваад үзэхэд Аз Намд 7 улс 70 бүсгэж байдаг тийм баруун хэсэгтээ 21 улс байдаг. 21 улсын чинь манайх чинь 23 онд чинь доороос 17 тавьж байна шүү дээ. Одоо Бангладеш чинь хамт тусч байгаа. Одоо бүр 19 17 ч болсон. Тэр чинь 4 байсан шүү дээ. Тийм үү? 100,000 4 байсан. Одоо чинь 100,000 900,000 өөр баг 20 юм уу 21 л байна. Тэгээ манайхыг ер нь энэ олон улсын хөтөлбөрийн байгууллага ер нь гайхдаг. Анхаарал тавьдаг. Тэгэхээр аимшигт болсон байна. Тэгээд тэр ослогоо дараагийн дийлэх шалтгаан буюу 38.2% дандаа хүний оюун санаа сонголттой холбоотой. Майндсеттэй. Хүний бүрд. Хүний шийдвэртэй. Хүний дадалтай байна. Тийм учраас өнөөдөр өчтөр бид дадал мадал гэж ингээд байна. Техник яд солиод өгч байна. Техник байсан AI бид хэрэгжилж байгаа өнөөдөр тийм. AI чинь яг үгүй дандаа юм хяналтын механизм дээр ажиллаж байна. Касктай юу, талтаа юу ч гэдэг юм тийм. Ингэж хянаж ажиллаж байна. Гэтэл амьдрал дээр хүн ингээд яг ажиллаа хийхдээ бүрэн хугацаатай байсан хэдий ч шийдвэр нь буруу гарах. Тэгэхээр процессын эзэн хин юм бэ гэхээр ажилтан өөр болж байна. Ажилтан хүн процессын эзэн хүн. Тэгвэл тэр процесс нь өөрөө AI. AI бүгд шийдэж чадахгүй юм. Цаашдаа магадгүй. Одоо ер нь энэс бас зарим хүмүүс ойлгочихлоо шүү дээ. AI их хөгжиж гисэн хүнийг хизээш нөгөө тийм олж чадахгүй юм. гэдэг асуулт гарч байна. Мэдээж зарим салбарт оруулах юм байна. Тэгээд одоо хаад нийтийн энэ салбарт бол хаад юу гэдэг AI руу хөө. Аавч дэндүү их юм дата. Бид нар ч хүн суус багш бол мөрдөн байж шүү. Янз бүр зүйл шүү. Сэтгэл зүйч бол эмч баг эмч заримдаа ингээд андам үзүүлж чам нэг тийм юм гэж. Сайн хапад бол баг онш баг тавьчих гэх юм шүү. Энэ чинь тийм амьдрал гэж байна. За тэгэхээр хараад үйлдвэрлэлийн спорт цонхыг судлах мөрт комс гэж байна. Аа. Үйлдвэрлэлийн спорт цонхыг судлах мөрт комс байна. Аа тийм. Энэ дот бишүүд мэн. За байгаа гэж шүү. Сайн сурч авах нь шүү. Энэ айдгүй хүмүүсээс бас комс бүрдүүлж авах нь шүү. Мэргэжлийн сургалтанд наавч байгаа юм шүү. За тэгэхээр комс яадаг вэ гэхээр танад ямар нэгэн үйлдвэрлэлийн ус гарахад энэ үйлдвэрлэлийн ус суурьшилт таныг судлаж дүгнэлт гаргах юм. Том хэрэгтэй хүмүүс бас тэр судалгаа хийгээд дүгнэлт.
Тэгэхээр ослоо судалж чаддгүй хүмүүс бол тэр багт ороод хэрэггүй гэсэн үг. Тийм ээ. За тэгэхээр тэр багийг захирлын тушаалтаар томилдог. Томилттой яадаг вэ гэхээр нараа ийм шаардлага байдаг. Ажилтаа ажлууд чинь төлөөс бүрдсэн байна. Тийм ээ. Таван тооны бус байна шүү дээ. Онгоор бус байна ажилтны төлөөс 3-аас доошгүй сондгоод одоо. Яагаад санал дараа нэг үйлдэл бас тэр мөн байна биш вэ те? Мөн биш гэж ярихгүй те. Үйлдэл бас бүртгэе. Энийг бол тусгай тэмдэглэл хийе гэж. Тусгай тэмдэглэл гэдэг чинь үндсэндээ бол ажилтны буруутаа те. Үйлдэлс шалтгаалж юм уусалж ийл гэсэн тусна л да. Нөхөө болоор болтохгүй. Үйлдвэрлэл бас болсон тохиолдолд нөхөө бол болтох. Ийм. За тэгээд байнгын ажиллагаатай байна гэсэн ийм зарчмууд байна. Үйлдвэрлэл бас тийм сул. Одоо энэ комиссын их хөргөд судлан бүртгэн тайлагна мэдээ. Юм. За тэгэхээр энэ хүмүүс бол их чухал юм шиг бүртгэн хүмүүс байна. За нэг комисс өөрөө гаргадаг шунтай юм байна. Юу болж байгаа гэж байна. Шууд басан байна. Тэр хапяаж үүсгэж байгаа хүмүүс нэг шууд асуудал хэлж байгаа. Өчигдөр зөвлөлийн талаар ярьж байна. За одоо бид нэг юм хоёр юм болж байна. Зөвлөлч нэм орчиж байгаа. Комиссгийн нэм орчиж байгаа. Зөвлөл бол урдсан сэргийлэх арга хэмжээгээр ажилладаг хүмүүс. Хэсэг хүн баг. Комиссор хариу арга хэмжээний шинжилгээр ажилладаг хүмүүс. Ялгаатай бол энэ хоёрын хүмүүс ялгахгүй. Зөвлөл гэж нэмээд. Комисс гэж нэмээд. Зөвлөл бол урдсан сэргийлэх. Комиссор хариу. Энэ хоёр хамтдаа байх. Аль аль нь байхаа учраа менежмент систем менежмент гэж байна. За байгуул туслаач бүх зардлыг байгуулж байна. Эхний хийж. Ой, нослыг судалж шам мөнгө төгөөгнө гэсэн юм байна. Шууд энэ рүү яваад тэмдэглэлтэй холбоотой зардлуудыг гаргана. Өөрөө үлдээсэн. Тэр зардлууд юу гэхээр ослогч эмдэггүй эмнэлгийн аж тусламж үзүүлэх тээврийн зардал шинжээч ажлууд ослын шалтгааныг ажиллах хөрөнгө мөнгө гэдэг тэр зүйлсүүдийг ажиллах 100% барьцна гэж. За дараа нөгөө комиссээр байсан шүү дээ сая. Комиссийн ирэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл санал гомдлыг магтаж шаардлагатай байна. Санал гомдол тэрээс ажиллаж байна. За шалтгааныг ажиллана, төлөвлөгөө хэрэгжүүлнэ, нийт ажлаас хэрэгжүүлэх сургалт зохион байгуулна, ажиллагч шаардлага зөвлөж өгнө. Ажиллагч захирал өөр шаардлага өгнө гэж байна. Энэ юм засяа дараагийн хаас татаад шаардлага өгнө шүү. Том их хүмүүс шүү. За дараа нь ажлын байранд орж танилцах гэж. Хүн ямар ажлын байр вэ? Ослог гарсныг ажлын байр бол танилцж болох юм шүү. Дараа нь мэрэгчлэлт нь өөртөө ингээд ер нь бид нар ойлгохгүй байна. Хөндлөмийн оруулж бас болдог юм шүү. Комиссор тийм одоо эрэхтэй шүү. Дараа нь ослогч болон гэрчийн этгээдээс тайлбар, мэдээлэл авах, ярьцлага авах, холбогдох баримтуудыг цуглуулах хэрэгтэй. За тэгээд дараа нь хурц бодлоготой холбоотой энэ техник хэрэгсэл бүх юм унаа хэрэгслүүдийг бол хангуулах хэрэгтэй. Тэнээс ажиллах гэж байна. За яг хүрний энэ юугаар заасан? Дөрмээр заасан гэх үү. Үйлдвэрлэлээс буцаад дөрмөр. Альч гадаадын компани байна уу, дотоодын компани байна хамаагүй төрийн хвчээс авна. Монгол улсын нөхцөл төсвөр дээр үйл ажиллагааг уучлаагаар тааж байна. Замын хөдөлгөөнд төвшил. За ингээд цааш. Үйлдвэрлэлээс буцаад гасан тохиолдолд ажилчид яасдаг 24 цагийн дотор бид нар хийх гэсэн. Нин дараа гэж хэлдэг юм шиг. Нин дараа. Тэгээ бас яг 48 цагийн дотор бүрдүүлээд 72 цагийн дотор одоо усны халтын байцаагч гэж харьяа газар хаа. 24 цагаас дээш одоо манай хаа одоо мэдээлэлгүй байж байгаа тийм мэдээлэл юм бол яг ослыг нуун дарагдуулсан гэж үзсэн. Ослыг нуун дарагдуулах юм бол байгууллагын 4 сая төгрөг тогтдог. Дээр нь ослоо хасгийн 3 сая. Ингээд оос. Тэгээд дээр нь ослоо судалгаа. Тэгээд учраас ослыг нуун дарагдуулж болдог. Тэгээд манай ажилчдын нэг асуудал юм байдаг шүү. Надад анхаарч
Осол гарсан бол яг тэр цаг үеэр чи заах. Манайх нэг хөлөө өгч за гайгүй гэдэг чинь явж байгаа маргааш нь хөл хавцсан баларсан юм. Тэр чи яаж бодлох юм? Тэр болсон гэдэг чи хэн бодлох юм? Ингээ устдах судал боломж байна. Энэ тохиолдолд би бол хаабуудаа хэлдэг. Ийм тохиолдолд бити осол судал. Хаана усны докторгүй бид яаж судлах юм? Яг одоо гэдэг зарчим байх хэрэгтэй. Энэгээр танаа ажилчдаа маш сайн хэлж байна. Чи яг ажлын байр дээр хэмжсэн бол яг одоо залгаж хэл. Үгүй бол үгүй. Тийм үстэй. Маргааш нь нөгөө төр 2 3 өдрийн дараа би осолцсон шүү дээ. Тэр чинь хин яаж тогтоох юм? Ямар шууд өнгөрсөн ч. За дараа. За тэгэхээр тэр асуудал болох чухал шүү. Жишээ бид нөгөө тэмдэглээд тэр ослын судалгаа хийсэн юм шүү. Ноён судалгаас нэг ослын төмрийн тасдаг шаш болж байгаа. Ийм хөндөж шил үзсэн. Уулууд чинь хөндөж шил үзсэн байна шүү дээ. Хөндөж үзсэн. Хамгаалт юм шиг. Тэгээд ингээд грэндер гэж ярьж тасдагчаар төмөр тасцсан ажил хийсэн. Өмнө нь таваад гарчаад өдрүүний юм ямар зэрэг юм ороо. Тэгээ арай хөндөж шил таньжаад нөгөө хүчин өдөө гомстой. Тэс чинь сормостой тогтсон байсан нөгөө түүнийх нь. Одоо хөндөж шил чинь зайтай шүү дээ. Тэр нэг грэндерийн зайгаар нөгөө юм урцсан байгаа байхгүй. Тэгээд сормостой тогтсон. Тэр үтсээр хүн ч угаахаар ингэж татгсан болчтой юм. Тэнгүүд ааштай өдрөө заагааш. Тэгээ хүн жоохон тороодсон. Тэр үедээ заа гайгүй байх тэгээд босоод нөгөө өгч. Дана 6 вилтэй тамд үзүүлнэ хичээлээ. Тэгсэн чинь нөгөө өглөө босож нүд нь ингэ хидэлцсэн. Хичээн. Ямар нэгэн үйл ажиллагаа таагүй ингээд бэрцэн хэмцэн тийм юм хэлэх гурд нь яг та үзүүлсэн. Манайш тэр талд хайм юм. За тэр 72 цаг гэдэг яриад байгаа шүү дээ. Тэр бол жоохон сууж болно. Хүмүүс нас барсан ч юм янз бүрийн байдлаар гэсэн үг тийм. Нөгөө шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн дүгнэлтээр ингэж тийм л да. Задлагын шинжилгээ гэдэг юм шүү дээ. Нөгөө ч жоохон хоош сууж болно. Тэргөө бол хөдөлгөөн болсон байштай байцаагтай хэлсэн шиг шүү дээ. За зааш. Энэ хоёр зүйл байна. Та нар бол одоо ингээд ослын комиссар ажилладаг гэж үздэг. Дүгнэлт гаргаж ослын судалгаанаар суугаад. Үйлдвэрлэлээс түмэн байна. Манай судалгаа. Тэмж олгодог. Энд тусгай тэмдэг хийхэд тэмж олгодог. Тусгай тэмдэг хийх чинь балаа заах юм шүү дээ. Тэрний хиймүү заах гэсэн. Тэгвэл хэлбэлээ тусгай заах гэдэг нь үзье. За энэ ослын бүрдэгдэг заах шүү. За бүгд орондоо орохгүйг л хэлчихсэн баг гэдэг. Орохгүй нэг юм. Тусгай тэмдэг хийдэг заах. Нэгдүгээр аюулгүй ажиллагааны нормыг санаатаар зөрчилсөн. Одоо таны тэр манилгээ дээр байгаа шүү дээ. Тэр бол энэ чинь. Тэгэхээр тэрийг нотлох ганц юм шиг юм заавал авчих гэсэн. Заавар нэс мод заавар дагаагүй юм эсвэл гэж юм. Ханаа яхаа энэ заавар гэдэг ингэж хийгсэн заавар байж байгаа эсрэгээр юм шиг тийм. Тэгэл тэмдэгтэй ш надад чинь. Тийм ээ. Тэмдэгтэй зааварчлаатай танаа гэж уурсан гэх байхгүй. За дараа согтруулалтаа мансууруулах бодис хэрэглэсэн үед. Согтруулалтаа туснаас гарна. Мансууруулах бодис шээстээс. Энэ хоёр зүйлийг угаасаа идэх туснаа амждаг ш. Танаа чинь тийм ээ. Тодорхойлж. Гэмт хэрэг үлдэх үед гэж. Гэмт хэрэг үлдэх гэж байна. Одоо та хоёр бол ажлаас олж уулзч байгаа байхгүй. Тэгээ бэлэг үлдсэн. Тийм үү? Болон үлдсэн хав дээр очив. Үйлдвэрлэлээс хүн үүсгэх болсон. Гэмт хэрэг шинжтэй байсан. Нэгнийхээ би таарсан. Гэмт хэрэг шинжтэй мөн үү? Альва хулгай зэлгээ орох. Нэг зовлон тохиолдолд 5 жил юм болж байгаа шүү дээ. Амин хоорондын өндөр хүчтэй шонгийн нөгөө цэцэг болгож байгаа. Хүчтэй зөвлөд нас урсан тохиолдол гарсан шүү дээ. Аваараа. Тэгээд тэр хүмүүсийг ямар хүмүүсээс ингэж цаадаа судалж үзэж найдаж чинь нөө. Шон
болдог өөрсдөө ажиллаж. Тэгээ нөгөөх нь нөгөө communication харилцаа алдагдсан. Ягаад харилцаа алдагдсан гэхээр тэр тогийг таслах хэрэгтэй, хүчлийг угаах хэрэгтэй, тэр хооронд угаах хэрэгтэй, тэр хооронд мэдээлэл зөрөө. Тэгээ өөрчлөлт болсон. Нөгөөх нь яг нэг юу гэж хэлсэн бэ? Хог удирсан байгаа цахилгаан байхгүй. Гялцуу дээр юм булгаач юм чи санд руу явсан. Тэгээ тэр зэргийн юмнуудыг гэрэлтэй үлдэх гэж. Өөр ажил дур мэдэн үсгэсэн гэж юу гэсэн үг. Тэгэхээр байнгын ажлын байртай хүн ажлын байраар орхиж явсаа гэсэн үг. Үнэ. Өөрөөр хэлбэл таавал лабораторид байнгын ажилтдаг байх гэсэн хүн өөр юм хашаанаас гараад түүцэн дотор явж түүцний ажил явж байгаа гэсэн юм шүү дээ. Үнэ. За ажлын байр хайж явах гэдэг нь сайн энэ сайн хэлсэн. Ажил дур мэдэн үсгэсэн гэдэг чинь яг үгээр болохгүй гэсэн үг байна. Ажлын тодорхойлолтод заагдаагүй үрчиг бүдгийг үүсгэж байгаа гэсэн юм шүү. Энэ байдаг уу? Жишээ энэ их хатдаг. Харин. За чи ажилгүй дээвэр дээр гар цас цэвэрлж. Гэдэг ч юм уу. Ингээл одоо. Тэгэхээр тэр цас цэвэрлэх одоо бид нар юу гэж буцаад хариулсан гэхээр энэ миний ажлын тодорхойлолтод байхгүй л да. Гэхдээ та хэлж байгаа би хийя. Гэхдээ зааварчилгаагүй өдөрт байхаа тий. Зааварчилгаа бодлоо шүү дээ. Хашир хүмүүс бол зааварчилгаа авч болдог гэсэн. Миний ажлын үргэлж тодорхойлолтод байхгүй зүйл хийх гэж байгаа дахин өдөртмөн зааварчилгаа үүсгэж байна. Зааварчилгаа бол хүний ажил үргийг дуран мэдэж биш тий. Чиглэлийн дагуу үүсгэсэн гэдэг. Ботгдог юм шүү дээ. Цаана нэг хуулийн зөвөн юм яваад байна. Тэгээ их зөвлөгөө дээр чинь заавал өгсөн. Их зөвлөгөө явуулаа. Дамаа их зөвлөгөөн дээр чинь нөгөө юунууд яг хатаа матаа байгаа юм л дээ. Тэр үстэй. Хормон шүлт байгаа. Ямарваа нэг юм одоо үс цас цэвэрлэх ч юм уу, дээшээ гарах ч юм уу те. Шат тацсан ашигладаг ч юм уу. Ийм нот ч юм уу эрсдэлтэй байна. Танаач ч болохоор налуу дэврэлтэй өртөө босоод дэврэлтэй. Аснал зүгдээ. Ийм байна. Чмоос тацсан хай байхгүй. Ийм дэврэлтэй газар шуу гэж ярьдаг тийм. Шуу. Тийм. Дээр нь асуух хүн үнэтэй. Тэгээд цас мөсөн доош ингээд унжсан байдаг тийм. Та нар харж байсан уу? Би нэг одоо хаваад бодлоор хайлтчих боллоо. Ер нь байшингийн доогоор явахдаа та нар дээдлээ мөсийг сарж байгаа. Ийм дээврийн мөс чинь хайл доош унжсан байдаг. Тэгээд хавшаад ирэхээр яа гэвэл даах нь доош унжсан. Жадлах гэсэн үг шүү дээ. Ийм. Тэгээд дээш яа энэ тав бол найд дөрвөө гэсэн одоо санааг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Хийж болохгүй. Яагаад бол тэр ослох юм бол гэсэн санаа биш. Очгорт хүн юу авах чадвараа. Тэгэх юм бол үндсэн сарын цалин яадаг болов? Таадаг. Тэгээд 30-аас 50% байх нь болоод гэдэг ингээд хамгийн хамгийн сайн мэддэг нь бол 36 байна тийм. 36 бол та нар мэднэ шүү дээ. Энийгээр хүмүүсийн нэг мэдлэг заалтчдаг. Гэтэл 36-аас бусд нь бас байдаг шүү гэдэг санааг нэг харуулж байгаа байхгүй. Энийг бол хүмүүс нэг мэддэггүй хардгүй одоо мэддэггүй болох нэг аваад байдаг байхгүй. Болмол байна. Үүндээ. За ингээд сайн комсын талаар хүн ярьж байна. Одоо жинхэнэ аюултай тохиолдлыг судлан үзэх орж шүү. За. Би танаас Америк улс орноор өөрийнхөө ICAM гэдэг араас гэж ядан чатан заах гэж байна. ICAM гэдэг нь юу гэсэн үг вэ? Incident Case Analysis гэсэн үг л дээ. Тэр одоо дөрөв хүний төвчлийг ICAM гэж хэлдэг. Тэр юу гэсэн үг вэ? Австрийн одоо Монголын орчуулт нь аюултай тохиолдлын шалтгааныг судлах харагчлаа гэсэн юм шүү. ICAM гэдэг нь англи хэл дээр хайх нь маш гол гэсэн үг чинь яа. Австрийн судалгааны анги зүйлс. За тэгэхээр энэ Австрийн судалгааны анги зүйл ямар нэгэн ус гарсан бол бид яаж судлах вэ гэхээр нэг 5 зүйлийг сайн анзаарч байгаа гэсэн үг.
Энэ осол гарахад байгууллагын хүчин зүйл юу вэ? Тийм үү? Байгууллагын хүчин зүйл. За энэ осол гарахад хүний хүчин зүйл юу вэ? Энэ осол гарахад орчны нөлөөсөн хүчин зүйл юу вэ? Тийм. За дараа нь байгууллагын хөрөм журамтай холбоотой ямар асуудал байсан бэ? Тавхад нь тоног төхөөрөмжийн хаалт хамгаалах юм тоног төхөөрөмжтэй холбоотой ямар асуудал байсан? Энэ тавуулгын асуудал гэх юм. Энэ дотроос нарийн судалж байгаа дотроос нь асуудал гэх юм. Тэгэхээр яг гоо эсвэл гэхээр ослыг таарахгүй судлах юм бол осол дахин ногддог. Ослыг сайн судлах гэсэн. Тэгэхээр тэр ослын судалгааны хамгийн сайн арга зүй ийм хүч байна. Тэгэхээр одоо энэ бүдэ энэний талаас нэлээд сайн гэсэн. За тэгээд дараа оролт нь үндсэн үйл явцны үйл. Оролт осол гэсэн. За осол энэ дотор судлагдаад гарахтай явна. Ослын шалтгаан тодорхой болсон байх хэрэгтэй гэсэн. За цааш. Тэгвэл аялал тохиолдлын судалгааны процесс дээр бид энэ хэдэн зүйлсүүдийг одоо хийж хэвээр. Юу болсон юм бэ гэхээр ажил хэрэгтэй. Дараа нь яагаад гэсэн юм бэ? Дараа нь цааш тэгвэл яах юм бэ те? Тэгээд дараа энэ аялал тохиолдлоос бууцсан. Яа цаашдаа яахыгаа бид нар бусдад яаж хэлцүүлэх вэ гэсэн үг шүү. Ийм л дөрөв асуудал асуу. Хариулах хэрэгтэй байна. Тэгээд энэ дээр нь процессын хувьд авч үзэх юм. Юу болсон бэ гэж баримт зөвлөх гэсэн үг. Яагаад гэсэгэд баримтыг шинжлэх гэсэн үг. Тэгвэл цаашдаа яг үйл зөвлөж гаргаад тэгээд сургамжаа хүмүүс руу алцах гэсэн үг тийм. Тэгээд тэрэн дээр нар хийх ажлууд нь ингээд энэ авсан л байна. Суулж үзье. За ихний процессыг юу юм? Яалтаа төлөвлөгөө, баримт цуглуулах, баримт зэгцлэг, үн шинжилгээг зөвлөж байна. Таваас байна. За яалтаа гэсэн үг нэгдүгээр авахны задлаа. Хамгийн түрүүнд үүрэгтэй байна. Бүрэлдэхүүн томилогдсон байх хэрэгтэй байна шүү дээ. Нөгөө үйлдвэрлэлээс тус судалгаач комисс хэрэгтэй байна шүү дээ. Дараа нь судалгааны баг нь ямар их бүрэлдэхүүнтэй байх юм гэдгийг танаас сайн харуулсан. Тэгэхээр одоо бид хамгийн чухал зүйл болохоор энэ ослын судалгаатаа хаанаас нь яаж зөвлөх юм бэ гэж байна. Тэрний үсгээр төлөв гэсэн. Жишээ нь нөгөө хамт ослоосон хүний хэлсэн хүмүүсийн тайван хүлээж авах. Тэ? Хэн одоо энэ хүний судалгаанд сууж ирсэн, заавч авч ирсэн баримтыг хэлцгаан тэ? Хэн мэрэгжлийн байгууллагаар нисэж ажиллах юм хэмжлээ. Өөр гомдлууд хэлж байгаа. Багийн. Тэгэхээр одоо ийм төлөв авч. За таамаг шүү дээ. За одоо чи бол очиод шүү дээ. Ослагч одоо ийм эрүүл мэндийн өсөлт хамрагдсан болон шаардлагатай сургалтын чи зөвлөж шүү. Харин чи бол гэрч бол нүүнтэй хамт байсан өөрийнх нь ахлах ажилтнаас хажууд нь байсан хүнээс те бус хүмүүсээс чи тайлбар мэдээлэл авах шүү. Үүргээр. Гэтэ энэгээ хуваалцаад авах мэдээж нөгөө үүр талантын яваад энэ авьяастай бай те. Чи ярилцчаад түүнийг ярилцлага руу явуулах хэрэггүй шүү дээ. Тэгэхээр энэ дээрс болж ажиллах. За ингээд төлөвлөгөө гарлаа. Төлөвлөгөө авсан дараа яах вэ? Баримт цуглуулж хэрэгтэй. Хоёрдугаар. Баримтыг цуглуулахдаа бид маш нарийн people гэдэг нэ. People гэж одоо нөгөө тавчин байна. За. Юу гэхээр people гэсэн үг тийм. Тэгэхээр хүмүүс хүн гэсэн үг тийм. E гэдэг нь болохоор environment буюу нөгөө орчин гэсэн үг. Хаан орчуулсан байна. E гэдэг equipment гэсэн үг. Үнэхээр гэсэн үг шүү дээ. P гэдэг нь болохоор procedure гэсэн үг тийм. Журам дүн. За тэгээ өөр нэг organization буюу байгууллага. Тэгээд тэр олон улсын гэж нэрлэдэг people are гэсэн. Ямар нэгэн одоо ослын нөгөө юу цуглуулахтаа материалыг цуглуулахтаа people гэж хэлсэн. Тэгвэл people гэдэг нь хараа мэдээлэл авах хүмүүстэй ажиллах гэдэг P тийм хүмүүс. Хүмүүстэй юу хийж болох юм? Ярилцаж болно. Тодорхой бичгээр ажил хийж болж байна тийм. Тэгвэл орчин дээр яах юм? Ажил хийж болж байна, зургийг авч болж байна, хөөлийн буцаас эргэж болж байна. За хамгийн ихэвчлэн бид яах гэж шалгалт туршилт гэдэг. За энэ бол үнийг би одоо бүгдийг задлж тавд хийж байна. За хүмүүс төр яах гэх мэтлэн тийм юу зөвлөсөн байх вэ? За хамгийн ихэнд юу гэж тарч байна? Хүн үү? За хүн дээр юу гэдэг чинь бүртгэл гэж байна шүү дээ.
Бүртгэлийг авах. Юуны бүртгэл? Ажилтны эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан болон шаардлагатаас хамрагдсан урд нь хүн осол зөрчил холбогч ирсэн юм уу гэж бас байна шүү дээ. Ийм хүүхэд гарч ирсэн. Жишээ машин өндөр дандаа хурд хөтрүүлж байгаа осол болсон юм. Хурд хөтрүүлж байгаа осол болчих. Урд нь хурд хөтрүүлж ирсэн. Тогоо шийдэл авч ирсэн. Тогоо шийдэл авч ирсэн бол яг үүнээр хэлчихсэн. Бүртгэл гэж байна. Дараа нь ээлж ийм хүн яг цагийн одоо ээлжийн хуваарьнтайгаа ажиллаж үүсгэжсэн үү? Эсвэл илүү цагаар үүсгэжсэн юм те? За түүх. За энийг бол хүн тусалтай гэж үздэг. Хүн ресурссан ч юм уу те? Ресурслаа гэж үздэг. Энэ хүн энэ ажлыг гүйцэтгэхээс өмнө 2 өдөр нь юу хийж ирсэн? Нойртой байсан юм, хоолтой байсан юм шиг өчтөрөө яваа те? Анхаарал хөдөлгөжсэн, гэр бүлийн таагүй харилцаа байсан юм шиг үстэй тийм үү? Жишээ нь энэ дээр бол би одоо олон юм гэж бодож байна л да. Жишээ нь манай нэг цагаат нэг юм ус гарсан дээр би очиж ажиллаж байсан байхгүй. Тэгсэн чи яасан гэсэн чинь ороо насвар юу бослогчд ороо насварсан л да. Тэгээ ингээд түүхийн судлаад яг энэ дээр ингээд манай багш уулын би нэг видеос 72 цагийн дотор юм юу хийсэн. Ер нь энэ хүний гэр бүлийн явдал ингээд асууж байгаа. 5 антаа гэртээ нэг юм хотын захтай амьдэрдэг. 3 яг хүүхэдтэй. Тэгээд чи ростер ажилладаг шүү дээ. 14 хоног тэнд ажиллав. 14 хоног ажиллахдаа хэдэн цаг ажиллаж байгаа вэ? 12-оос дээш цаг ажиллаж байна. Тэгээ ростер буунаад чи яа гэсэн үг? Амарнаа гэсэн. Тийм хүн ямар ч амарх боломж байхгүй. Одоо ажиллаж байна. Гэртээ унтах боломж. Унтлаг шууг амгаа юм унтах боломж. Өөрөөр хүний хөдөлгөөний чадвар дахин сэргээгдэхгүйгээр буцаад өгч чинь гэсэн. Тийм учраас энэ хүний одоо тэр ослоорсон шалтгаан нойрмолсон гэдэг. Өгөхгүй болж. Тэгээ энэ компани цаашлаад энэ компанид юу болж байгаа вэ? Би гаргаж чаа. Энэ араа унтж чадахгүй юм юм. Тэгэхээр та бүхний гэр бүлийн судал гэж байгаа юм бишээ. Та нар ирсэн хүмүүсийг ядаж нэг өдөр 24 цагийн дотор хооллоод бүтэн нойрыг авахлаа. Тэгчээд ажиллана. Шууд ирсэн доо юм шиг. Бүтэн нэг өдрийг энэ хүнд гаргаж өгч байгаа. Явах судлын тийм ячаад их зүйл. Тэгснээр эдний бас дахин ийм ус гараагүй. Одоо дандаа тэгж байна. Тэгээ ээл цолхоор өдөр шөнийн ээл цолхтой хүртэл нэг бүтэн өдөр амраад байсан. Уулуу байсан. Тэгэхээр тэгж ядралыг гаргах хэрэгтэй байхгүй. Би хэлсэн шүү дээ өчигдөр тийм. Бид нар өнөөдөр тушаал өгөө шийдвэрээ загнаад гаргаж болно. Нойрыг, хүний нойрыг, хүний хоолыг бид хэзээч дийлэх хэмжээний тийм тушаал өгч чаддгүй байхгүй. Хүн л болсон хойно өөргөлдөг. Хүн л болсон хойно өсдөг, ядардаг. Тэгээд алдаг. Тэр алдаг гэдэг тооцож байгаа. Тэгэхээр дараа нь хүний зан авирын асуудлыг бас бид ямар шүүн гэсэн юм. Хамтлагаас асуух хэрэгтэй. Энэ жоо түргэндүүд тийм байсан ямар байсан. Тэцээ асуудал. Гэр бүлийн дарамт байсан уу? Шахал хамт улсны дарамт мөн үү? Уур амьсгал байж болно шүү дээ. Та хүн сонсчихсон уу? Одоос би 16-7 жилийн өмнө хэлж шүү. Ойлгох компанид нэг тэрбум төгрөгийн одоо нөхөөл болсон юм болчихсон. Кейс. Одоо ч Монгол улс хамгийн өндөр тэр үеийн нэг тэрбум ч айхдаг юм байна. Тийм авчирч яасан гэсэн чинь хоёр ажилтны хоорондоо муудалцаад нэг нь диспетчер, нөгөөх нь усны жолооч маш. Жолооч ус тааны машин. Тэгээ хоорондоо муудалцаад хувийн харилцаанаас болж муудалцаад тэгээ нэгийн ажлын байр дээр даатдаг. Хоёр жолооч зогсож чи юу гэдэг. Жохон нэгээс нь юу байж чиглэлүүд юм. Тэгвэл нөгөө би чамайг алдандаа явах байж дэгжлээ гэдэг. Занаа хоорондоо нэг зодтолцсон юм байна. Тэгээ яасан гэж онгоц буухад нь тусаад өгчихсэн юм уу? Онгоц нь. Тэгээ утгацаас баа. Хэд одоо утгалчаад тэр хүний өгцөн гэж ойлгоод өөрөө гараад тэгээ өөрийгөө гэдэг алчихсан. Маш өндөр нууцтай юм яасан. Тухайд ойлгох өөрөө Монголд орж ирэх удаагүй ч гэсэн. Одоо ч юу ус гарчлаа. Нууцаас гарцсан. Хүн болох юм гэдэг. Манаас авах байх. Тийм шүү дээ. Тэгээ яасан гэхээр нөгөө залууч нь одоо яагаад бодлоос өмнө хөөгүй гэж ойлгох төрчөөс хоостой ажиллаж байсан. Өөрийн онгоц Монгол шууд амар өндөр таа. Тэгээд тусныхын дараа нөгөө чинь гадаад дэмжлээсэн. Хэд удаагийн пресс хатгаа болоод ангилсан. Тэгээд тэрнийхэн задлал тэр. Нэг тэр хүмүүс ч гэж ярьдаг. 500 саяар 2 удаа гэж ярьдаг. Амар үнэс. Тэгэхээр яагаад тэрийг хүн тэр компани хэмжлээд энэ ажлын цаг дуусах байх. Ойлгож байна. Хариагүй шүү дээ. Тэгэхээр ажлын цаг өгүүлчих чинь. Шууд туслах хэрэгтэй. Шууд одоо үйлдвэрлэлээс бүртгэх хэрэгтэй.
Тийм үү? Тэгэхээр ажлын цаг дуусна гэдэг чинь их чухал. Ойлгож байгаа юм тийм. Та гэрээсээ гараад тийм үү? Яваад ажлаа хийгээд гэртээ харьцснараа ажлын цаг чинь дуусна. Бид нар ажлын цаг гэхээр энд ажиллаад байгаа юм байна. Гэрээсээ гараад та зориод ажлаа хийнэ гэж гарсан бол ажлын цаг. Ирлээ ажлын цаг, харьлаа ажлын цаг. Харин та харьхтаа өөрийнхөө гэрийнхээ маршрутаас хазаагаад өөр чигээр явах таны ажлын цаг дуусч байгаа. Замдаа нэг караокед ортол дуусаа гэсэн үг тийм. Товчхондоо. Тэр ажлын цаг гэдэг бол юм шүү. Тийм учраас та нарыг би юу хэлэх гээд гэхээр ажлын цагийг одоо энийг чинь энэ ослын дараа дандаа энэ маршрутыг авдаг учраас маршрутаа зурж өгч яах шиг. Ажилчтай маршрутаа зурж өгөх шиг. Өөртөө маршрутаа зур. Хүний нөөцөд өг. Тэгснээрээ дараа үйлдвэрлэлийн бас янз бүрийн асуулт маршрутаар явж байсан гэдэг нь цагт даах хэвээр маршрут даах хэвээр. Тэгжээж үйлдвэрлэх бас нэг юм явдаг. Маршрут авахгүй гэдэг юм. Ийм нарийн юмуд энэ дотор яваад байгаа юм шүү. Тэрийг судалж байна. За ингээд тийм учраас сайн яриад байгаа нэг дарамт гэдэгтэй би сайн ярьлаа шүү дээ. Хоёр хүн нэгээ дарамтлаж байгаа нэг яарсан байна. Ажлын ажилтнах шүү дээ. Тэрийг нэг одоо нэг сүртэй бүр хүнийг авах хэмжээнд ч юм уу те. Хүнийг гэмтэх хэмжээний тийм зөрчил үүсч болох. Ажил шүү. Тэр манайш тийм шартаа гэх юм уу тийм юу. Хувийн юм аа ингээд ажиллаа гарч ирдэг. Тийм үү? Ажлынхаа чанартай юм ажил тачаад хахад гаргадаг тийм. Энэ юусоо сэтгэл зүй буюу болж байгаа. Юу явдаг шүү. Нэг дараа хүн дээр би физиологийн асуудал нойртой байсан асуудал ярьж байна. Хоолой идсэн байсан уу, нойртой байсан уу? Ядрал нь ямар байсан бэ? Сэний асуудал. Сургалтын суусан байсан уу? Энэ үе ер нь сургалтаас гадна яг тэр чиг үйл. Одоо үндсэндээ ачааны машин барьж сургалтын ангилалтай байсан гэсэн. Тэр утгыг бас авах хэрэгтэй. За гэвэл надад нэг хардаа аюу бол юм. Ингэж л бол судалт юм шүү дээ. Монголд болохоор өстө нэг халтурч байгаа бас нэг судална. Хөө тэгс юм уу? Тэгвэл тийм үү. Манайх ч өнгөцгөл үйлдэл гардаг гэсэн. Хүнийг ингэж судалдаггүй. Цаад учрыг ойлгоогүй гэж зүгээр ус ус юм устдаар халтарсан юм. Өөрөө харж байгаа юм. Энэ л байна. Ус яагаад үссэн юм? Яагаад мөн халтар болсон юм те? Тэр хүн юу хийж явсан юм? Тийм учраас бид таахныг ятгах байгаа шүү. Устдыг судлахдаа цаад үзэх юм. Юм гэж өгч шүү. Айгу хүн дээр та нар энийг тийм багаар ажиллах шүү дээ. Өнөөдөр шийдэх багаар ажиллах юм ярьсан шүү дээ. Хэлж байгаа тийм. Бодвол багаар суусгаа. За хүн дээр ийм зүйлүүд боддог юм байна. За хамгийн гол дээр ийм байдаг. Арай баг уус хүний асуудал амар явуулсан сая. Амар олон дааж байна. Энэ бол хамгийн гол. За загвар нь ямар загвартай байсан юм? Угсралт нь бүр хийгдсэн байсан юм уу? Гүн. Угсралт хийсний дараа туршсан байсан юм уу? Гүн. Ер нь техникийг нь ямар хатвчтайгаар шалгадаг байсан тийм. Засвар үйлчлэгээр зөвхөн хийдэг байсан уу? Цагт нь хийдэггүй байсан юм. За дараа нь ямар нэг өөрчлөлт байна. Гараар өөрчлөсөн юм байна. Баярыг гар. За цааш. Дөрөв жил. Тухайн ажлыг гүйцэтгэж байгаа юм байсан. Гэж юм тий. Одоо чи орон дээр авъя л да. Тэр дээр ажиллаж байгаа орыг янзлалтыг зааруулж байгаа юм байсан уу? Үгүй л явчих шүү дээ. Энийг ашиглалтын тийм журам байсан юм. Агуулгын тэр асуудлыг шийдвэрлэж чадчихна. Шалгуур үзүүлэлтүүд нь хэвээ байсан уу? Тэр журам баталгаажсан байсан уу? Журам өөрөө хянагддаг байсан уу? Нэг 10 жилийн өмнө нэг журам боловсруулсан. Тэргүй одоо хүртэл мөндөд явж байгаа юм шиг дээ гэсэн санаас орчиж байна. Тэгээд тэр журам өнөөдрийн асуудлыг зохицуулж чадахгүй гэсэн. Амар нэрээ явж байна. Энэгээр ингээд бүгд ингээд сурчих юм бол амар гоё юм. За дараагийн байгууллагч зүйл юм шиг. Тэр хүнийг өдөртөг зохион байгуулах хүн гэж юу байсан юм уу? Хүнийг анх хавтлаа тэр одоо тийм ээ шалгуур зүйлийг тавьж исэн юм уу? Тийм ээ. Багшны чанар нь ямар байсан юм? За тэгээд нөгөө үйл ажиллагааны дарамт байсан уу? Төлөвлөлт байна уу? За тэгээд нөхрийг сургалтанд амуулсан байсан уу? Байгууллагаас хүмүүс сургалтанд амуулж. Дараа нь харагдцус дэмжлэг байсан уу?
Харагдах дэмжлэгтийг та нар юу гэж ойлгож байна? Ажлаа гүйцэтгэх нь тий тэр хүнд одоо тий өсөл болцоо буюу тэр зүйлээр мэддэг ур чадвар ингээд хянаад хамтраад ажиллах юм байсан уу? Дараа үйл ажиллагааны талаар санал хомдуулах хүлээж авдаг тийм сууг танад байсан уу? Байхгүй байсараа тэр хүн дотроо хадгалсаар байгаа гэж дууссан юм байна. Гэдгээс асуудаг болж шүү дээ. За юм байна. За ингээд бүгдүүдэд үзэж дууслаа. Одоо нэг хийж чадах юм шиг өнө чадхааргүй юм шиг өнө үзээд таа гэдэг тийм ээ. За. Хэдэн баг болох вэ? Аавшаа шиг хоо. Бага. Одоо энэ үйлдвэрлэлийн асуудлыг ингээд хаалгаа штэ тийм. Тэгээ үйлдвэрлэлийн асуудал хасгаа тэгээд хийх одоо байгууллага албан байгууллага юу нүүн дарамтлуулах ийм юмтай байдаг штэ. Мэдээлэл бол. Тэгэхээр тэнцээ юун дээрээс болоод тэр байгууллагын мэдээж их хэмжээний одоо төлбөр тэрнээс болохгүй эсвэл өөр тухайн байгууллагын үйл ажиллагааны одоо юу нэг хүнд одоо хэлээд өгдөг наадах юм биш ээ. Тэр хэрийг юу нэ? Яг нь уулах юм байна. Товчхондоо тийм. Нуух гэдэг юм байна тийм. Ер нь бол нуух шаардлага ямар ч шаардлага байна. Нуун гэдэг бол ер нь муу соёл юм байна. Статистиктай ч орж өгөхгүй цаашдаа тэр татгацаад. Тийм учраас яг үнээр ил дод оржод энэ ослыг нь өгтгөрөө тавьчих хэрэгтэй. Яг компаниуд ослоо нуух одоо гарч ирэхээс илүү бэрхшээлд нэгээр осол гаргасан гээд 3 сая төгрөгөд нэгдүгürt. Хоёрдугаар осол үйлдвэрлэлээс 2 бодомноос дээш гараад ирэх юм бол компани үйл ажиллагаагийн цуцлах хүртэл хэмжээ. Тусгай хэрэг. Жилдээ юу? Тийм. Хоёр бодомноос. Тэр асуудал яг тэгэхээр хүнийг аюулгүй ажиллаж чадахгүй ийм суртахуун компани бол үйл ажиллагаа явуулаад хэрэггүй гэдэг тийм систем үүсгэх гэсэн үг. Тийм учраас нөгөө нуух гадаад хэлэхгүй. Тэгээд тийм нуух гадаад компаниуд дийлэгтэй юу гэж хэлсэн мэт ингээд ашиг орлого гэж хэлсэн мэт байна. Хүний аюулгүй л хайчихсан. Тэр нь ашиг нь алдагдах гэдэг учраас нөгөөдхөрийг сайн ойлгож өгөхгүй. Тэгээд нуучаа. Тэгвэл одоо ирээд торгуул тавиал те аюул наач нэг лиценз зөвсөлт тавьчих. Ашиг тооцооллын тухай доктор 3 зүйл гэдэг байхгүй. Тэр нь болохоор зориултын бүрсаар лицензийг ашигласан. Одоо тогтоосон хэмжээс гараад ирсэн гэсэн үг шүү. Хоёрдугаарт нь тэзүүний даваа явуу гэсэн. Хоёрдугаарт нь нөгөө татвараа төлөв. Гуравдугаарт нь хүний амьдлыг удаа дараа эрсдүүлсэн аюулгүй хандлагатай гэсэн 3 зүйл ангиар юу гэж нь байхгүй байна. Тусгай шүү. Тэр лицензийг төлөв. Танд байхгүй юм. Та явуулж чадахгүй юм. Олон хүний нас байна. Хураан төвчсөн. Тийм учраас тэр юунд ийм гарч ирсэн. Хувийн тийм ашиг явдаг байгууллага тийм л байна. Өчигдөр төрийн өмчийн Тэр яг нэг зарим нэг